Бөмбөр аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 2013-аас 2015 онд 700 гаруй хүүхэд 281 наснд хүрэгчдийг морин хуурын сургалтанд хамрууллаа. Морин хуур хөгжмийн түүхэн уламжлал хөгжмийн онцлогийг таниулах, үндэсний соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр төрийн хан хуурч цэрэн доржийг урьж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид иргэдэд илтгэл танилцуулж, сумдын сургагч багш нар хөтөж хүүхдүүдийн хамтарсан тоглолтыг зохион байгуулж иргэдэд сурталчлалаа. Сургагч багш нарыг чадваржуулах сургалтыг шат дараатай тогтмол зохион байгуулж байна. Үндэсний этник хамтлаг Алтан үүрэг аймгийн морин хуурчдын сургагч багш нарт сургалт зохион байгуулж, хамтарсан тоглолтоор булгамчуудынхаа сонирыг хүлээлээ. Нийт зарцуулагдсан санхүүжилтийн байдлыг авч үзэх юм бол төсвийн хөрөнгө болон иргэд олон нийтийн оролцооноос энэ хөрөнгө маань бүрдээд байгаа. Үүнд бол одоогийн байдлаар 400 гаруй сая төгрөгийг бол зарцуулаад байна. Дээр нь манай аж ахуй нэгж байгууллагууд бас их сайхан сэтгэл гаргаж энэ хөтөлбөрийг дэмжиж оролцож байгаа. Энэ хөтөлбөр бол цаашдаа Булган аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжиж айл гэрийн хоймортнууд ерөнхийлөгчийн зарилгыг бас дээдлэн шүтдэг. Тэр маань бол бүр цаашдаа ил жуулчлалын хөтөлбөрийнхээ өрөөнд ч гэсэн өргөжөнд тэлж сайхан ингэж явах гэж байгаа их таатай байгаа. Булган аймагт анхудаа зохион байгуулагдсан Монгол улсын анхны алдарт гавьяат хуурч, төдвийн нэрэмжит өсвөрийн морин хуурчдын аймгийн уралдаанд оролцсон 14 сумын морин хуурын суралцагч хүүхдүүдийг харахад тэдний чадвар хэрхэн өсөн хөгжиж нэмэгдсэнийг илтгэж болохоор байлаа. Тус хөтөлбөрийн бодит үр дүн болж 2013 оны аймгийн Баяр наадмын нээлтэнд 108, 2014 онд 333, 2015 онд 700 морин хуурч улсдаа анхудаа морин хуур хөгжмийг дангаар нь игшиглүүллээ. Улаанбаатар хотын Игшиглэн Магнат ирээд компанитай морин хуур нийлүүлэх гэрээ байгуулан 64.8 сая төгрөгөөр 309 морин хуураар бүх сүмдийг хангаж 367 морин хуурчдын хувцсыг орон нутгийн нөхөрлөл хошоологчдоор хийлгэлээ.